Эрхэм үзэгчдээ ярилцсан хөтөлбөрийн шинэ дугаарын эхний зочноор эрчим хүчний сайд найдлаа өргөдлөө. Та сайхан тусч байна уу? Сайхан тусч байна уу? За. Сайхан. Яагаад танаас сайхан тусч байна уу гэж асууж байна. Тэгэхээр эрх өвөл эрчим хүчний асуудал ямар ах вэ гэдэг бодлогыг та одоо энэ халуун зунаар босруулаад сууж байгаа хаа. Өнгөрсөн өвлийг яг эрчим хүчний салбарын хувьд жоохон хэцүү тавсан. Та тэр үед эрчим хүчний сайд хараахан болоог байсан. Гэхдээ айл өрхүүдийн цахилгааны хязгаарлалтыг тийм үү? Эрчим хүчний томоохон ийм осол авааруудыг бид нар мартахгүй энэ халуун зун ажлыг эрчимтэй хийх байх. За яг ямар бодлого барьж юу хийж амжуулж байна? За зөв асуулт байна. Энэ зуны сар 6 биштэй үйлчлэлтэй мэдээллийг тасаалтгүй хийх ёстой. Хоёр зүйлд ангилж үзэх ёстой эрчим хүчний салбарын бодлогыг. Нэг нь бол таны хэлж байгаа яа харахгүй тулсан хэдхэн сарын дараа зам ёсоор ирэх өвлийг яаж давах вэ? Яаж цахилгаан хязгаарлахгүй шиг, яаж хөлдөхгүй шиг давах вэ гэдэг асуудал. Энэ бол богино хугацааны асуудал. Нөгөөх нь бол урт хугацааны бодлогын чанартай дараагийн өвлүүдийг эх 10 жил, 20 жилийн эрчим хүчний салбар хаашаа хөгжих юм бэ? Энд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөр хөлс хүч, Монгол улсын эдийн засаг, хөгжлийн суурь эрчим хүчний салбар. Тэр энэ талын урт хугацааны бодлогын асуудал байх болно. За энэ хоёрыг яг бид нэг-нэгээр нь яриа. За өвл тавар иллээ 100-ны сар 6 биш. Одоо 100 эхэлсэн, дуусах нь 3 сарын дараа байна шүү дээ, тий. Ялангуяа эрчим хүчний хараат байдал байгаад байна. Оросоос хүртэл эрчим хүч аваад өнгөрсөн жил дэлэхгүй бадсан. Тэр нөгөө нэг дэлбэрсэн 100-ын маань асуудал юу болсон? Засаад 2-3 жил гэж сонсогдсон. За тэр 100хан дээр доголд гарсан. Бидний засвар үйлчлэгээ явж байгаа. Ер нь болвол одоо өнөөдрийн бидний өвлжилтийн тухай хэдхэн сан дараа ирэх өвлийн хэрхэн давах вэ гэж ярьж байна. Энэ бол олон жилийн турш эрчим хүчний салбарт хийх ёстой зүйлийг цаг хугацаанд нь хийгээгүйс болоод одоо додомцсноос болоод өөрсдийгөө хуурснаас болоод засвар үйлчлэгийг хийх ёстой төвшөнд хийгээгүйс болоод ийм асуудал орсон юм аа. За мөн хөрөнгө оруулалт байхгүй. Хөрөнгө оруулалт байхгүй гэж байгаа нь шинэ цахилгаан станц, шинэ их үүсвэр, шугам дандаа дутагдж ирсэн болохоор бид өнөөдөр хэрэглээнээсээ бага эрчим хүч үйлдвэрлэж байгаа, бага эрчим хүч үйлдвэр хүчин чадалтай гэсэн үг. Яг улс орнууд болвол хэрэглээнээсээ хамгийн багадаа 20-30%, зарим нь бол 2-3 дахин ихээр суурилгдсан хүчин чадалтай байдаг. Урьдчилж, тэлжээж араас нь хөгжиж явна шүү дээ, тий. Эхлээд эрчим хүчнийхаа тэр хүчин чадлыг нэмчихсэн, шугамаа барьчихсан. Тэрэн дээр нь тэр аж үйлдвэр хөгждөг, тэрэн дээр нь үйлдвэр хөгждөг, тэрэн дээр нь барилга, байшин барилга баригддаг болохоос биш. Манайхаас эхлээд байшингаа барьчаад араас нь дулаанаа хуваагаад юм уу цахилгаанаа одоо хязгаарлаад ингэж явдаггүй юм байна л да. Тэгэхээр энэ бол олон жилийн бодлогын алдаа. За энэ бол тусдаа асуудал. За одоо харин таны асуулт эрх хөвлийг яаж давах вэ? Хэдэн зүйл байна? Нэгдүгээрт бид нар хамгийн эхлээд доголдол гарчихгүй тулд нодон гарсан шүү дээ. Бөөржүүдийн шинэ цахилгаан станц дээр болон ТЭЗ 3-д доголдол гарсан. Энэ доголдол гарчихгүй тулд засвар үйлчлэгээ сайн хийх ёстой. Зуны сар гэлгүй, хаврын сар гэлгүй засвар үйлчлэгийг сайн хийх ёстой. Харамсалтай нь яг өнөөдөр яг хийх ёстой төвшөнд бол хийж чадхааргүй байгаа. Яагаад гэвэл төсөв мөнгөний асуудал байгаа. Төсөв мөнгө гэж байгаа нь энэ бол улсын төсвөөс тавьдаг мөнгө биш. Төрийн өмч компаниуд. Тэгээ компаниуд өөрсдөө орлого олох ёстой. Өөрсдийнх нь орлогонд үйлдвэрлэсэн цахилгаан дулааны эрчим хүч. Өнөөдөр цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэж байгаа өртгөөс бага байгаа болохоор засвар үйлчлэгийг хангалттай төвшөнд хийх үз орлого нь бүрдэхгүй байна гэсэн. За нэг ажил нь засвар үйлчлэгээ юм. Хоёр дахь нь бид нар яа харахгүй Оросын холбооны усаас импортлоод одоо энэ жил дахиад бүгдээр хятад ард улсаас импортлох 80 мегаватт хүртэл импортлох одоо байгууламжийг барьж байна. Энэ 8 сард ашиглалтанд орно. Тэглээгээд бидний жил болгон эрчим хүч нэмэгддэг 7-8% нэмэгддэг. Жил болгон бидний хэрэгжилж байгаа цахилгаан хэрэгсэл өөр юу гэдгийг хэрэглээ нэмэгддэг. Энэ нэмэгдлийг гүйцэхгүй байгаа. Тэгэхээр энэ жил хүссэн хүсээгүй 100-аас 150 мегаватт орчмын чадал дутагдана. Хэрвээ осол доголдол гарахгүй шүүд. Тэгэхээр бидэрт бодит юу хэлэх гэдэг нь тэгэхээр шулуухан хэлэх хэрэгтэй байна. Цахилгаан хязгаарлах эрсдэл байсаар байгаа юм. Тэгээ энийг бол богино хугацаанд одоо аль нэг сайд ч юм уу, ерхий сайд ч юм уу илүү эд шидтэн засах боломжгүй. Ямар ч сан боломжоор бэлтгэс арга байхгүй. Энэ хязгаарлалтыг хийхгүй төлөө бид ажиллаж байна. Тэрний нэг нь засвар үйлчлэгээ. Засвар үйлчлэгээ нь төрийн өмчт компани буюу ТЭЦ 4-ийн төсөв хөрөнгө орлоготой хамааралтай юм байна. Бүгдээрээ л гэсэн дулаан цахилгаан станцууд. ТЭЦ 4 зөвхөн Улаанбаатарын тогийг хангадаггүй шүү дээ. Улс орны хэмжээнд тийм үү. Ихэнх аймаг нутгууд бас байгаа. За, хоёлыг бодтой ярив. Ямар хэмжээний төсөв шаардлагатай тэрийг
компани бүрдүүлж чадахгүй, улсын төсөв бас энийг гаргаж чадахгүй байгаа. За улсын төсвөөс бол гарах ёсгүй юм аа. Энэ бол төрийн өмчт компани өөрөөр хэлбэл чинь компани ажиллаж байна, үйлдвэр ажиллаж байна, ашиг олох ёстой. Олсон ашигаараа цалингааж тавих ёстой, засвар үйлчлэгээ хийх ёстой. Тэгэхээр яг бидний үн тариф нь юм бага байгаад байгаа болохоор засвар үйлчлэгээ хангалттай хийж чадахгүй байна гэж хэлж байгаа. Гэхдээ энэ дээр бол хамгийн чухал одоо дараагийн ажлын дээр засвар салбарын бодлогын чухал ажил бол үн тарифын бодлогын шинжилэл юм байна. Хоёул эхлээд ТЭЦ 4 дараа нь би үнийг асуув. ТЭЦ 4 дээр нөхцөл байдалтай танилцсан. Танилцахад за тэр нөгөө яриад байгаа 100-аа засахад ямар хугацаа тэр төсвөө олж мөнгө олж юм аа засаа. За замаас товчхон хэлье. Ер нь бол олон жилийн турш засвар хийгээгүй байгаа болохоор 100-ны засвар бол зогсоож байгаад нэлээд дөрвтэй ихээхэн олон зуун тэрбум морхорын засвар үйлчлэх шаардлагатай байгаа. Монгол улсад шатлын дутагдaltaй болохоор өөрөөр хэлбэл тэр 100-нууд маань маш богино хугацаанд засварт ордог. Дээр нь ээлж хийдэг одоо юу гэдэг нь зогсоож байгаад бүрэн засвар хийх боломж бага байдаг болохоор бүх чадлаар нь ажиллаж гин гэсэн үг. Тийм болохоор илэгдэл ихтэй. Одоо засвар үйлчлэгээ сайн хийгдэггүйгээс болоод одоо доголдох эрсдэл өндөртэй байдаг. Тэгэхээр энийг хийхин тулд бид нар чадлаа л юм хэвээр. Одоо нөөц чадлаа. Өөрөөр альтернатив хүсрүүдэд юм тийм. Тэгэхээр энэ жилийн хувьд жишээлбэл тэрийг ярихаас өмнө дахиад асууя ТЭЦ 4 дээр. Зөвхөн нэг дэлбэрсэн зуухыг засаж чадахгүй байгаа. Гэхдээ бусад зуухууд адилхан төвшөнд очсон байгааг бодиттой хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тийм үү. Энийг ард түмнээс нэг их нуух хэрэггүй. Гэхдээ айлах зорилгоор биш. Ер нь бол тийм хэлж байгаа зөв. Ер нь ихэнх одоо төхөөрөмж зуухууд бол бас л адилхан засвар үйлчлэх шаардлагатай төвшөнд байгаа. Өөрөөр хэлбэл бидэрт бас эрсдэл байсаар л байна л гэсэн үг. Эрсдэл бол. За тэгэхээр тэр чадлыг нөхөхийн тулд энэ өвлөөс өмнө яах хэрэгтэй вэ гэдэг. Одоо хоёлаа тэрийг яг ярив. Саяхан аймагуд дээр сэргээгт хэрчим хүчний их усруудыг нэмэх тийм сонгон шалгуулалтын нээлттэй зарлаад байна тийм үү. Сонгон шалгуулалт зарлаад тэрийг нээгээд ажил болоход энэ өвлөөс өмнө амжих уу гэдгийг би асуув. За их мэдээж хэрэг аажуу тайван хийх юм болвол маш шахуу ажил яхахгүй мөн. Бид нар 12 сарын 1-ээс өмнө ашиглалтанд оруулах одоо тийм даалгавартаагаар 5 аймагт нийт 220 мегаваттын хүчин чадалтай ийм нарны батарейтай цахилгаан их усрыг одоо нээлттэй сонгон шалгуулалтаар зарласан. Маш богино хугацаанд 7 сарын 1 гэхэд гэрээгээ хийгээд ажилдаа орох хуцаар. За энэ үйлдэл амжих гэдэг нээлттэй сонгон шалгуулалт гэж байгаа нь товчхон хэлэхэд энэ бол нөгөө тендер бол бас биш юм байна. За. Яг тэр ТЭЦ-үү судалгаа, тооцоо газрыг нь эрчим хүчний яамнаас хийгээд өгчихсөн. Байршлыг нь заагаад өгсөн. Өөрөөр хэлбэл тэр компаниуд маань тэр ажилдаа зурлах шаардлагагүй. Зөвхөн ийм тооцоотой, ийм газар, бэлэн газар нарны станц яг ийм хүчин чадалтай барих юм бол та ямар үнээр нийлүүлж чадах вэ гэдгийг л асуух юм байна. Тэгээ хэн баг үн өгсөнтөө гэрээ хийнэ гэсэн. Шууд гэрээгээр хамтрахад байгаа. Тийм. Тэгэхээр хэн баг үн. Шууд сонгон шалгуулалтын дараах баг үнийн саналтай сайн гүйцэтгэлтэй компаниас шалгаруулад ажлыг нь шууд гүйцэтгүүлэх гэж. Богино хугацаанд хийж чадах, туршлагатай тэгсэн ерний хамгийн баг үн өгч чадах одоо урт хугацааны гэрээ хийнэ гэсэн үү. Тэр компанид нь эрхийг нь өгнө л гэсэн худалдаа авах гэрээ хийнэ л гэсэн. Ингэх юм бол яг ямар ч үсэн энэ бол маш богино хугацаа бид нар ойлгож байгаа. Эрчим хүчний яамны хувьд ч гэсэндээ засгийн газрын хувьд ч гэсэндээ ийм маш богино хугацаа тавьж байгаа нь тодорхой хэмжээний эрсдлүүд байгаа. Компаниудын хувьд ч гэсэндээ бас ийм богино хугацаа шахаж хийнэ гэж байгаа бол бас маш одоо хүнд ажил амаргүй. Гэхдээ бид нар нэгэнт Монгол улсын эрчим хүчний салбар үйлчлэлтийн бэлтгэлийн хүнд сорилт байгаа болохоор энийг бүгдээрээ компанич, яамч, засгийн газарч гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулагч гэсэндээ ойлгоод ажиллаж байгаа гэсэн. Нар салхины ийм их нөөцтэй нарлаг Монгол орн тийм үү. Ерөөсөө энэ сүүлийн 30 жилд энэ чиглэлийн бодлогыг төлхөөхөн шиг олцсон бол ТЭЦ 4 гэхгүйгээр сая би нэг жишээ харсан юм л та. Энэ чингэлтэй дүүрэг дээр яг зарим айлууд ингээд аль хэдийн нарны эрчим хүчтэй золгочихсон. Тэгээд дээрэс нь юу ятсан нэг тийм хүмүүс хямраад тогт цахилгаан тасраад байгааг мэдрээгүй сууж байгаа нэг хэсэг айл өрхөөлөр шүү дээ. Энэ бодлого руу эрчимтэй шилжиж орох энэ боломжийг та хэд харчаад шалгуул зарлаа. Энэ бодлого тий. Энэ нь зөвхөн тий. Аймагт бол хийсэн цон шалгуултыг ярьчлаа. Нийслэлтэй энийг яаж нэвтрүүлж хідэн айлч гэсэн тог цахилгаанаас юм хямралгүйгээр суух боломжгүй юу? Ер нь бол зүгээр яг томоор нь ярих юм бол тархмал их усүр гэсэн бодлого явуулж байгаа. Монгол улс ч өөрсдөө тархмал байна шүү дээ. Тарж амьдардаг. Нийслэлдээ л яг хэд шавцсан болохоос ч бусад газар бол тархмал. Тэгэхээр эндээ таарсан эрчим хүчний яг таны хэлдэг дээр хараат бус
Одоо цахилгаан тасарлаа гэхэд 2-3 цаг оргил цагаараа хоолой игээд идчихдэг. Одоо эрсдэлд ордоггүй. Тэгээд тэр сумд дээр очиж байгаа зарим одоо эрчим хүчээ харахгүй цахилгаан шон татаад очсон байгаа. Гэхдээ яг чанар нь бол муу байдаг. Улаасалтай, гэрэл асдаггүй, олигтой асахгүй, эсвэл олигтойхон одоо чадал хэрэгтэй төхөөрөмж хэрэглэх боломжгүй. Энэ бол харахад цахилгаан утсан юм шиг бол чанаргүй байгаа байхгүй. Тэгэхээр сумд дээр 330 суман дээрээ яг хараад хагас хараад сүлжээнд холбогдсон ийм нарны, салхины, сэргийгдхийн их усүр тавих хэрэгтэй гэдэг тийм төлөвлөгөө бас байгаа. Тэгээ одоогийн энэ сонгож оруулсан ажлуудаас араас бас залгаад явнаа. Нийслэл хотын хувьд бол онцлог. Яагаад гэвэл энд тэр болгонд тэгж олон нарны панел тавиад байхаар тийм орон зай хомс. За хоёр том хэмжээнийх юм чинь. Айлын хашаанд бол болно. Гэхдээ дээр нь бас бидний бас зовлон байгаа. Тэрийг одоо дид үтц буюу тэр шугам бас хангалттай чадaltaй биш байдаг. Одоо нэг газар очиод нэг шонгоос олон айл авсан гэж бодъё л тэр айлууд бүгдээр нарны панел тавиад нийлүүлнэ гэх юм бол тэр очсон нарийнхан хялгасан судас шиг сүлжээ бол дийлэхгүй байх магадaltaй юм а. Тэгэхээр бас яг тэр бодлогыг бид нар дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр хаана ямар чадлаар хийх вэ гэдэг бодолцохгүй бол бидний дид үтц буюу одоо бас л олон жилийн турш оруулсан хөрөнгө оруулалт нь хангалтгүй байснаас болоод яг иргэдийн тэр яг чөлөөтөө нэвтгүүлэхэд бас жоохон тийм асуудал байгаа юм. Гэхдээ бодлогын хувьд бол айл өрх бүр, сум бүр, баг бүр, аймаг бүр өөрийнхөө хэмжээнд нэгдсэн сүлжээнд нэгдсэн ч гэсэндээ өөрийнхөө хэрэгцээг хангадаг одоо доголдол гарлаа гэхэд энддэггүй, тас цахилгаанаа тасалдаггүй ийм тогтолцоог хийхийг бид нар тархамал их үүсрэг гэдэг юм. Нэг зүйлийг асууя. Ийм гадны айлч улсуудаар явсан ялангуяа хятадын бүс нутгуудаар явхад ийм том салхин сэнс үүдэг те. Их том хэмжээний ачааллыг үүрч чадах уу? Манай онцлог юу вэ? Яагаад ийм салхин сэнсийн стац тэр болгон ийм хэмжээгээр өндөр ачаалал авахаар нэвтэрч чадахгүй яваад байгаа юм манад. Бас асуудал байна уу? За яг бодлогын асуудал байна. Бодлого одоо болвол бид нар 2030 он хүртэл Монгол улсын төлөвлөгөөнд би нийт суурилагдсан хүчин чадлын 30%-ийг сэргийгтэр хангана гэсэн бодлого бий. Одоо бол 17 орчим хувь байгаа. Гэхдээ яг хэрэглээнд нийлүүлж байгаа нь 17 одоо хүрдэггүй л дээ. Яагаад гэвэл чинь оргил цаг, батарей хоримтлуур гэдэг оргил ачааллын гэн хэрэглээнд орох хувь нэрээ бага байдгийг. Бид нар одоо юу хийх вэ гэхээр ийм сэргээгтгийн асар их нөөцтэй нарны, салхины ийм өргөн удан нутагтаа ус яг энийг ашиглах хэрэгтэй. Энэ бол Монголын хөгжлийн маш том нөөц. Газар ухахгүйгээр магадгүй хязгаарч дуусахгүйгээр сэргээгдэх байдлаар ашиглаж чадах, зарж чадах, борлуулж чадах бидний бас эдийн засгийн нэг том тулгуур юм аа. Тэгэхээр сэргээгдэхийг сэргэнэ гэж. Сэргээхийн тулд түрүүн би ярьдаг айл өрхөөс ахуулаад баг сум. За болон ингээд том төвлөрсөн газрууд бол том хэмжээний одоо сэргээгдхийн цахилгаан станцууд барих хэрэгтэй. Тэрийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Дээр нь энэ баялагийг зөвхөн дотооддоо биш бүсийн хэмжээнд хил дамсан эрчим хүчний харилцааг хөгжүүлэх ёстой. Энийг эрчим хүчний экспорт гэж байгаа. За эрчим хүчний экспорт гэхээр бас зөвхөн шугам татаал цахилгаан дамжуулах нь бас бодож болохгүй. Янз бүрийн хэлбэрээр байж болно. Тэр дата центр байж болно. Эсвэл эрчим хүчин дээр суурилдаг хүнд хөнгөн аж үйлдвэр байж болно гэдэг хэмчлэн цаашдаа Монгол улсын зөвхөн цахилгаан дулааны эрчим хүчээр хангах биш Монгол улсын эдийн засгийн орлого голох ажлын байр бол бас том салбар юм аа. Тэгээ эрчим хүчний салбарт одоо миний хувьд энэ дээр юу хийж байгаа нэхэр нэг бодлого 9 ажил 3 зарчим гэдэг хамаг ажлуудыг одоо ингээд саяын бүх ажлуудыг ингээд батсан байгаа. Нэг бодлого гэж байгаа нь Монгол цаашаа өгч юм бэ? 2050 он хүртэл яг юунаас эрчим хүчээ гаргаж авах юм гэдгийг тов тодорхой одоо бид бодсон байх хэрэгтэй. Яг нөгөө хөрөн эдийн засгийн чиглэл баримжаа гэл ногоон эдийн засгийн хэлбэр бүх хүмүүс яг энэ бүр өнгөөр ялгаж агаад бодлогоо баримжаагаа олон жилийн өмнөөс зарлаад тэрэндээ зориулж хөгжлийнхэн модулийг бий болгоод шүү дээ. Яг зөв. Таны яг байр суурь хэр урт хугацааны төлөвлөлт харж Яг байна? энэ миний байр суурьхээс илүү одоо энэ чинь эрчим хүчний яам байна. Монгол улсын засгийн газар. Тийм, засгийн газар байна. Тэгэхээр 2050 он хүртэл Монгол улс эрчим хүчнийхээ их үүсвэрийг хаанаас ямар их үүсвэрс авах юм бэ? Одоо жишээлбэл цөмийн цахилгаан станц гэж ярьж байна. Хийх юм уу, хийхгүй юм уу? Хийвэл хизэнээс хийх юм. Түүнээс тэр чинь хийгээд ухсгийгээд маргааш барьцдаг зүйл биш. За маш олон жилийн бэлтгэл хийж байгаа. Газын хийн цахилгаан станц байж болж байна. За тэгээд улс төрөгчийн одоо эрчим хүчний ирээдүй гэж одоо улс төрөгчийн эрчим хүчийг яаж ашиглах юм? Хэдэн оноос ашиглах юм? 2040-50 оноос ашиглахын тулд одоо бид нар хүнээс сурах хэрэгтэй да. Өөрсдөө бэлдэх хэрэгтэй да. За бас одоогийн нүүрсний болон сэргээгтгийн системээ оновчтой түвшинд тавьчаад найдвартай болгох хэрэгтэй гэдэг.
олон бодлого байна. Тэгээд яг энийг бол бид нар хийцэн байгаа. За энэ бол нэг бодлого нь. Энэ бодлого нь тодорхой байх юм бол өөр хоорондоо ярихад ч амар, төсөв мөнгө тавихад ч амар. Энэ байхгүй болохоор төсвөө тавихгүй бусад юмтай холбоотой 30 жил аргацаас шүү дээ. Тэгээд энэ л алдаа байна. Тэгэх юм бол бид нар гадаад дотоодын хувийн хвшлийг татан оруулах, хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэх юм байна. Хаашаа явах гэж байгаа ойлгомжтой болгоод юу хийх гэж байгаа ойлгомжтой болгох юм бол ятгахна хүнээс зээлэх хөрөнгө оруулалт хүсэх хэрэгтэй болно. За энэ бол том ажил байна. За цаашдаа бид нар манай энэ эрчим хүчний салбар болвол хэрэглэгчид за тийм ээлтэй биш байгаа одоо бол. Бүгд мэдж байгаа. Гар утсан дээр мессеж ирж байгаа. Таны захиргааны төлбөр тэд гарлаа. Тэдний дотор төлнө үү? Төлөхгүй бол тасна шүү. Гэдэг нэг юм сүрдүүлэх шиг юм ирж байгаа. Тэгээ энэ бол байж болохгүй. Та юунд хэрэгэлсэн, хэдэн цагт хэрэгэлсэн, юун аль нь ямар үнэтэй, ямар тарифтай, яагаад таны төлбөр ийм гарч байгааг мэдээлэх хэрэгтэй. Ил тод. Тэгэх юм бол хэрэглэгч бас хизэн би хоолоо хийх үү, хизэн юмаа эндүтэх үү, хизэн нугаалгын машин ашиглах уу, хизэн нь одоо гэрж яадаг гэдгээ тооцч эхлэх юм бол өөрийнхөө төлбөрийг хянаж эхэлж байгаа. Нэрээ өстой эзээч ийм мэдээлэл хангаж. Тэгээ энэ бол хэрэглэгч төвдөө хэрэглэгч рүү чиглэсэн, үйлчлэгийн чиглэсэн одоо энэ салбар болох хэрэгтэй юм аа. Тэгээд ухаалаг болно гэсэн үг. Ухаалаг тоолуур тавиад тэгээд хэрэглэгч өөрөө хардаг, хяндаг, төлбөрөө боддог, тооцдог тэр урьдчилсан төлбөрч байж болно. За энэ бол нэг том ажил байна. Араас нь төлбөр өндөр гадныхан яг таны хэлж байгааг айгүй мөрдөж ажилдаг. Амьдралынхаа хөвшил болгоцсон мэт те. Би нөгөө нэг угаалгын машинд их хэмжээний муугаа бол 12-оос хойш угаа гэдэг ч юм уу. Бүр амьдралынхаа нэг хэмнэл хөвшил болсон энэ зүйл одоо манад нэвтрэх гэж байна. Тэгэхээр бид нар үнэхээр их татаастай эрчим хүчний салбар дураараа хямдах юм дээр дургиж амьдсан. Тэгэхээр бид нар ингээд эрчим хүчний салбарч иргэд бид нар бүгдээрээ нийтээрээ маш хайн хандж байна л гэсэн үг. Жаахан байгаа хязгаардмал эрчим хүчний чадлыг оргил цагаараа хайр найргүй хэрэглээд тэр үедээ нөгөө тог цахилгаан хязгаарлахаас аргагүй байдалд орвол өөрөөр туйлширч савлгаатай хэрэгжилж байна. Таны хэлдгээр угаалгын машиныг эсвэл цахилгаан хэрэгэлдэг зүйлийг оргил цагаас хойш, орой 9 цагаас хойш хэрэглэх юм бол бидний ачаал багсан шүү дээ. Одоо энэ жил жишээлбэл тооцоогоор яг өвлийн эд хүүтний үед одоо орой хоолны үед гэсэн шүү дээ. Оргил ачааллын ачаал нь 1956 мегаватт болно гэсэн тооцоолоо. Тэгэхээр эндээ бид хүртэл үйлдвэрлэж чадахгүй бол хязгаарлаж байгаа болно. Тэгэхээр энийг мэдээж яг их усруу шинээр барих хэрэгтэй. Алтай богино хугацаанд бас бид нар өөрсдөө хэрэглээгээ зохицуулаад одоо юм эндүүтгээ тэр үед эндүүдэхгүй байх, хоолоо эртхэн хийгээд идсэн байх. Тэр нь бас яг тэр тарифынхаа бодлогоор зохицуулах хэрэгтэй. Магадгүй оргил цагийн үед илүү үнэтэй байгаад. Одоо ялгаатай нь ялгаатай. Гэхдээ тэрний ялгааг нь их болох хэрэгтэй. А өдрийн цагаар илүү хямдхан ба, шөнө илүү хямдхан байх. Энэ бол тарифын бодлого юм байна. Нэг талаасаа тэр түрүү хэлсэн салхин нарны энергийн юм эрчим хүч хэрэглэх гэхээр нөгөө улсынхаа тогноос үнэтэй байдаг болохоор хүмүүс сонгохгүй байсан. Энэ өнгөрсөн үйл биднэрт юу ойлгуулсан гэхээр үнэтэй ч байсан үнгүүч байсан хамаагүй ерөөсөө альтернатив хувилбартай авахгүй болохгүй байна гэдгийг бүр тестлээд үзчихлээ. 90 оноос хойш анх удаага өнгөрсөн үйл лав ирсэн хүмүүс хоолоо их гэж газ эмнэлэгтэй зурлалаа. Тэгэхээр одоо эх өвлийг бол хоёлоо тэрсээ амар тийм амар хэлбэр сайхан байхыг хэлэхгүй амлахгүй байгаа ч гэсэн нөгөө талаасаа тарифыг бид сүүлдээ асуу гэдэг юм руу одоо орж байгаа юм л да. Тарифыг нэмэх замаар яг гадны улсууд шиг хэрэглээ, хэмнэлт, үн бүх юм уялдаатай ийм систем рүү шилжиж орох цаг болсон уу? Яг харахгүй яг тийм. Бид нар харин ч хожимдоод байна. Тарифын бодлого шинжилнэ гэж байгаа нь яг иргэд зарим хүмүүс шууд одоо үн нэмэх юм байна гэж ойлгоод байдаг. Тэр бол бас биш. Тарифын бодлогыг зохистой хэмжээнд навьж бодлогоо гэж байгаа нь за хэдий эрчим хүчний зохицуулах хорыг хариуцдаг ч гэсэндээ эрчим хүчний сайдын хувьд бодлогын хувьд ямар бодолтой байна вэ гэхээр бид нар хоёр талаас нь ажиллах хэрэгтэй. Нэгдүгээрт эрчим хүчний өртөг зардлыг бууруулах. Одоо бидний үйлдвэрлэж байгаа ажиллаж байгаа арга барил зохион байгуулалт, хүний нөөц, технологи, тэр ухаалаг автоматжуул захин болгож байгаа хамгийн бага зардал хийж чадж байгаа гэдэг асуулт тавих хэрэгтэй. Тэгэхээр зардлыг бүхэлдээ бууруулах хэрэгтэй. Ухаалаг болох хэрэгтэй. Засаглалын илүүдэд оронтой байл хасах хэрэгтэй. Тэгээ яг үйлдвэр дээр ажиллаж байгаа хүн нөхцөлд байгаа мэрэгчлүүдийн залуучуудын цалин нэмэх хэрэгтэй. Магадгүй захиргааны шин чанартай дарга нарын цалин бага нэмэх ч юм гэдэг юм уялдаатай зардлыг засаглалыг сайжруулахсаа зардлыг хэмнэх хэрэгтэй. Энэ бол нэг тал нь өртөг бууруулах. Нөгөө талаасаа тэр хэтэрхий хямд тогтоочод байгаа одоо шудраг бус гэдэг юм уу тэр тариф үнийг өртөгт нь ойртуулж бас залруулах ёстой.
Ингээд хоёр талаас нь ингээд хамгийн зохистой төвшөнд хүрэх юм бол засвар үйлчлэгээ хийж чадна, хэрэглэх шийдвэр чанартай тасалдаггүй цахилгаанд хангаж чадна. А нөгөө талдаа үйлдвэрлэж байгаа тэр тээц болон дамжуулахын эрчим хүчний салбар урам зориг авах ёстой. Тэгээд илүү үйл ажиллагаа сайжруулах хөгжүүлэх ёстой. За энэ дээр бас 3 дахь нэг хүчин зүйл байгаа. Таны хэлдэг хэрэглэгч өөрөө бас нэг тал нь яхахгүй мөнгө. Өөрөө хэрэглээгээ зохицуулдаг болох ёстой. Зохицуулдаг болохын тулд одоо бид нар эрчим хүчний яам мэдээллийг нь түлхүү өгдөг болох ёстой. Хэрэглэгч хангах ёстой. Ямар үед ямар үнэтэй, яаж хэрэглүүл таны төлбөр бага гарахын гэдгийг бүр зөвлөмж байдлаар сурчлагын бас бүр амьдралын хөвшил болчихсон. Яг зөв тийм. Жишээлбэл 3 дугаар сарын сүүлээр нэг ихтгэлийн цаг гэдэг нэг арга хэмжээ болоод ганцхан цаг ингээд телевизээр сурталчлаа шууд дамжуулж байгаа бүх хэвлэл мэдээлэл оролцож байгаа ингээ ихээр нэг цагийн дотор тэдэн мянган киловатт ингэж эрчим хүч хэмнэлээ гэдээ яриад идэг тэр нэг соёнгийн гэрлийг бидний амьдрал гүн гүнзгий оруулах хэрэгтэй тийм үү? Яг зөв. Тэр бол үнэхээр чухал. Тэгжиж бид нар эрчим хүчний үр ашгийг бий болгох. Зөвхөн үйлдвэрлэл биш. Зөвхөн одоо юу биш одоо эрчим салбар биш. Хэрэглэгчид, компаниуд бүгд ийм эрчим хүчний гэдэг юм уу? Орчин цагийн нэг юм одоо зохистой хэрэглээний соёл суралцах хэрэгтэй юм байлээ. Тэгээ энийг бол бас эрчим хүчний салбараас яамнаас хариуцаа тодорхой хэмжээнд хийн. Тэгээ энэ дээр бас одоо бусад олон нийтийн байгууллагууд, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо идэвхтэй манлайлалд оролцоосоо гэж хүсэж байгаа. Энэ эрчим хүчний хэрэглээ өндөртэй салбарууд байна. Манай Монголын үндэсний албаны радиолээс хүртэл үр хүлээсэн байгууллагууд нэг байна. Тэгэхээр юуг асуух гэдэг нь гэхээр том хэрэглэгч нарын хэрэглээ хэдэн хувь байдیں۔ Жижиг хэрэглэгч нар массаараа нийлээд ойролцоогоор бид нар соёнгийн гэрлийн асуудал яриад байна. Хэр их хэмнэлт гарах юм? Өрхүүдээс. За гаралгүй яах вэ? Одоо тэр өрхүүд өрх байна. За энэ эрчим хүчний хэмнэлт гэсэн үг тийм ээ. Эрчим хүчний хэмнэлт одоо өнөөдөр ингээ харах юм бол Улаанбаатар хотод хичнээн олон сайхан шилэн байшин байна. Яг энэ шилэн байшингийн дулаан алдагдал хэрвээ. За хэдүүлээ бүр айл ярихаа болоод одоо ярихаараа бид нар дандаа айл өрх яриад юм одоо юу гэдгийг гэрээ дулаалаа, байшингаа дулаалаа, цонхоос солиё гэдэг. За энэ бол мөн зөв. Гэхдээ тэрний хажуугаар бас том хэрэглэгч хэрнээ одоо дулаан алдагдaltaй байшин бол Улаанбаатарт асар их байгаа. Яагаад гэвэл эрчим хүч нь хямдхан болохоор дулаан алдагдлыг эрчим хүчний хэмнэлийг юм чинээ бодохгүйгээр төслөө хийгээд байшин бариад ингээд суучж байгаа. А тэгтэл тэр эрчим хүч асар үнэтэй зүйл. Яагаад үйлдвэрс өртгөөсний хямдхан зарж байхад тэнд эрчим хүчийг хэмнэх талаар эсвэл хэтэрхий шилэн биш дулаан алдагдал багтаа Монголын энэ нөхцөлд таарсан байшин барихгүй байна вэ? Тэгэхээр биднээс бодох хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхээр эхний ажил бол өсөг тоолуурчлалт. Тоолдог болох хэрэгтэй эрчим хүчээ дулаанаа. Эхлээд тоолдог болох юм бол бид нар хэмнэх тухай ярина. Хэмнэх тухай яриад ирэх юм бол бид нар дараагийн шатнд гарнаа гэсэн үг. Одоо хэрэглэгч тэгжиж тарифаар нь үнээр нь дамжуулж хэмнэх тухай сэтэл төрнөхөөс шийдвүлээ одоо хэмнэрээ гэж уриалаад үнгүй байгаа юм чи одоо хин хэмнэх үлээ ийм байгаа юм аа. Тэгэхээр бас нэг одоо цаашдын бодлогын асуудал бол ухаалаг болгоно гэдэг энэ юм байна. Дулааныг ялангуяа тоолуурт оруулах. За тэгээд шинэ байшин барилга гэхэд одоо тоолуургүй баригдаж байгаа. Хичнээн сайхан байшин. Тэгэхэд барилгын дүрм нормонд нь тэрийг тусгаж өгөхөөр засгийн газрын тогтоолоос гарсан байгаа. Одоо шинэ байшин барьж байгаа бол заавал тоолууртай байна шүү. Тоолуургүй болвол комисс хүлээж авахгүй гэдэг шаардлага тавих хэрэгтэй. А тэгээд энэ орон сууцнуудыг үе шаттайгаар тоолуурчлах хэрэгтэй байна. Дулааны тоолуур. Одоогор бол энэ Улаанбаатарт байгаа орон сууцны 53 орчим шууд тоолуур тавих боломжтой. А бусд нь бол ямар нэгэн хэмжээгээр шинэ төхөөрөмж тавих ч юм уу эсвэл хуучны байр болохоор тоолуур тавихад хүндрэлтэй байдаг. Гэхдээ ямар нэгэн хэмжээгээр энийг үе шаттай хийх хэрэгтэй тэгжиж бид нар дулааны эрчим хүч нэмэхээсээ илүүтэй бас яг хэмнээд их усэр бий болгож байгаатай адилхан төлөв үзүүлэх юм аа. За нөгөө талаас шинэ их усэр хойлоо ярил л да. Жишээлбэл 30 жил яригдаал 9-5 дугаар цахилгаан станцын одоо тендерын зарлалцсан явж байна тийм үү. Би яг нийслэл тендер зарласан ч гэсэн таны эрчим хүчний сайд болохоор дараагийн шинэ их усүүд дээр бодлогын яамны ямар бодлого орж ирээд энэ хугацаанд хизээ яах юм одоо хизээнээс эхэлж гүйцэтгэл рүүгээ ороод хизээ ашиглалтанд орох гэх мэт мэдээллүүдийг үзэхтэй өгвөл. За яг зөв. Тэгэхээр энэ өвлөөс өмнө багтааж оруулж чадах их усэргүүл түрүүний миний ярьдаг 5 газар нээлттэй сонгуульд хийя гэж тэр байгаа. За өвлжлийг давахын тулд зарим батарей хураагарыг бас богино хугацаанд барих. За энэ бол богино хугацаанд хийх ажил.
Цаашдаа болвол их усүр Монгол улсад асар их дутагдaltaй байна. Тэрэн дээр одоо бид энэ дүүрснийх энэ сэргийгдэх гээд алгажлаа суугаад голоо сууж явах цаг үе биш байна. Ер нь бол эдийн засаг улс хөгжихийн тулд эрчим хүчээр эхлээд өөр хангасан байх хэрэгтэй. Одоо нэг үйлдвэрлэл нийлэх талхын цех нээсэн ч гэсэндээ ямар ч хязгаарлалтгүйгээр цахилгаанд холбогдох дулаан авах эрхтэй байх хэрэгтэй. Тэгжиж үйлдвэрлэл явна нөхөөс энэ хүүтэн газар эрчим хүчгүйгээр ямар юм ярих вэ? Тийм шүү дээ. Тэгээ ер нь шинэ их усрээр тэлэхгүй бол бид нэр хэрэглээгээ байн тэрэндээ ингэж чөдөрлөгдөж хөгжихгүй байх бас. Энэ жил бол ашиглалтанд орохоор хүлээгдэж байгаа нь Сэлэнг аймагт баригдаж байгаа хувийн хөрөнгө оруулалтаа 70 мегаваттын хүчин чадалтай дулаан цахилгаан станц байгаа. За нэмэлт яг их уср бол төлөвлөсөн байхгүй байгаа. Цаашдаа бол эх оноос бөөрөлжүүдийн болон Баянгийн цахилгаан станц эхнээс ашиглалтанд орно гэсэн тооцоо хүлээлт байгаа. За тэрнээсээ гадна бүхэл төрлийн их уср бүтээн байгууллагыг дэмжих ёстой, дэмжинэ гэж бодож байгаа. Тухайлбал сая одоо тэр Байдргийн усан цахилгаан станц 30 мегаватт хүчин чадалтай төр хувийн хвшлэр хийхээр шийдвэр нь гарсан. Тэгээд тэр Эрдэнэ бүрэн маань юу болж байна? Эрдэнэ бүрэн усан цахилгаан станцын ажил хэвэн явж байгаа. Хизээ ашиглалт арах вэ? 29 онд гэж төлөвлөж байгаа. Тэгээд Эрдэнэ бүрэнгийн 90 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц бол ялангуяа баруун бүсийн эрчим хүчний хангамжид онцгой үүрэг гүйцэтгэв. Одоо баруун бүс бол за бараг 100% гаднаас импорт авч байгаа шүү дээ. Бүрээдээс авт. Тийм. 1 кВт цагийнх нь үн 443 төгрөг байгаа. Тэгэхэд бидний хэрэглэжээс авж байгаа тариф нь 278 төгрөг байгаа. Тэгээд зөрүүгийн татаас энэ зөрүү болоод тэр компани алдагдaltaй болоод тэгээд одоо энэ өөр болоод байгаа юм л байхгүй. Тэр ингэж байлгах юм бол бид нар ямар мөнгөөрөө их усрөөгээд ямар мөнгөөрөө засвар хийгээд ямар мөнгөөрөө хэрэглэгчдэд чанартай эрчим хүч авчих юм бэ. Тэг гэж шахах арга байхгүй. Тэгэхээр энэ үн тарифын бодлого бол үнэхээр чухал байгаа. Дээр нь тэр сая Эрдэнэ бүрэн шиг Эрдэнэ бүрэнгээс гадна тэр сум болгонд өрх болгоно гэдэг тийм тархмал байдлын хямдхан бие хагас бие даасан их уср заашгүй хэрэгтэй байгаамаа. Түүнээс нэг газар ийм тархмал амьдрдаг байж нэг газар хамаг хүчээр зарцуулаад ганц станц зарчаад тэрийг ингэж шугамын алдагдал хүлээн урт шугам татах нь бол бас оновчтой биш байгаа юм. Эгийн голын усан цахилгаан станцыг бас 30 гаруй жил яриад Оростой уулз болгонд ярьдаг. Шийдэл байхгүй юу? Нэг хэсэг мэдээ гараадсан. За энэ бол бас л явж байгаа ажил. Одоо энэ хичнээн саа дотор гарсан байлаач энэ бол Монгол улсын яаж игээд явуулах ёстой төслөл яхахгүй мó ийм чадaltaй усан цахилгаан станц Монгол улсад эрчим хүчний салбарт үнэхээр онцгой хэрэгтэй байгаа. Усан цахилгаан станц. Дээр нь бас яг ийм өөгдөлтөй газар Монгол улсад яг шулуух хэлэхэд бас тийм элбэг биш. Монгол бол харьцангуй гол улс сайхантай ч гэсэндээ эрчим хүчний нөөцийн хувь тийм зарим орн шиг тийм бүр тийм бэлгсэн их усртай улс биш. За, үйлчлэлтэй ойлгочлаа. За, ер нь бол үн тарифын асуудал дээр энэ жил үн нэмэгдэх үед айц болгоомжлоо. Алгуур хийх юм уу, нэг хүмүүсээ ингэ хийчих юм уу? Бодлого нь юу байх вэ? Та мэдээж эрчим хүчлээ зохицуулах хороор төлөвлөхгүй. Гэхдээ танаас салбар. Зөв. Тэгэхээр яг үн тогтоодог хүн бол эрчим хүчний сайд биш, ерөнхий сайд ч биш, эрчим хүчний зохицуулах хороо мөн. Зөвхөн бодлогын хувьд үйлдвэрлэсэн өртгөөсөө бага үнээр борлуулж байгаа газраас бид энэ салбараас бид нар ямар үр дүн, ямар хариуцлага, ямар чанартай эрчим хүч хүлээх ёстой юм бэ? Тэр бол боломжгүй гэдгийг бид нар тоон дээр, цаасан дээр биш, амьдрал дээр аль хэдийн олон жилийн нотолцоход байна. Нүдний ягаад цахилгаан хязгаарласан? Угаасаа байхгүй юм чи. Байх боломжгүй юм чи. Ягаад бол нэмэлт хөрөнгө оруулалт байхгүй. Нэмэлт хөрөнгө оруулалт гэдэг чинь нэмэлт их уср байхгүй. Өөр хадгалаад шугам холоо нөртөл муудаад ирнэ чи ингээд доголд үсгээс сурахгүй. Тэгэхээр одоо бид нар яах ёстой вэ гэхээр энэ түрүүн би хэлсэн энэ үн өртгийн бодлогыг шинжлэх ёстой. За мэдээж хэрэг иргэдэд бизнес эрхлэгчдэд ялангуяа энэ цаг үед огцом цохилт өгөхгүйгээр шийдэх ёстой гэж би бол өөртөө бодож байгаа. Энийг бол эрчим хүчний зохицуулахаар судалж байгаа байх. Эцсийн дүндээ энэ бол эрчим хүчний үн нэмлээгээд иргэдэд дараа нь 40 нэхээс илүүтэй шууд бас өгөөж нь илүү ирнэ, хамаагүй илүү ирнэ. Яагаад гэвэл ятгахна цахилгаан тасалгаа байна гэдэг чинь цаана дээр үйлдвэрлэл одоо бид нар айл өрхийн хэмжээнд бодоод байна. Цаана дээр үйлдвэрлэл явуулж байгаа тасралтгүй нөргөлж байгаа үйлдвэрийн эрчим хүч тасалдана гэдэг бол байж босгүй зүйлээд хэн ийм улсад хөрөнгө оруулах вэ? Цахилгаан тасаллаа гэдэг ажил хийж байхад ингээд зогсоочих юм бол яаж ашиг болох юм? Тэгээд чинь цаана дээр эдийн засгийн холбоотой асар том алдагдал үүсэж байна л. Тэгэхээр үн тарифын бодлогыг яахааргүй шинжлэх ёстой. За миний хувьд саяд үгийг хариуцж байгаагийн хувьд бол
өртгийг илүү хариуцдаг гэсэн компаниуд. Тэгэхээр өртөг дээр нь онцгой анхаарч өртгийг буруутгалаар онцгой анхаарна. Гэт их сурвалж одоо нөгөө их усрүүдэл олон болохоос өөр яг дунд өгөөд алсын шийдэл бол биднээс байхгүй юм тийм үү? Тэгээ ерөөсөө их усрөө нэмэх. За яг зүгээр. За. Ярьсан хүрэлцэн ирсэнд баярлалаа. Яг илэн далангүй ярилцлаа. Нөхцөл байдал тийм амар биш байна. Эрсдэлтэй байна. Гэхдээ шуурхай нөгөө талтаа олон юм дээр ажиллаж байгаа юм байна та бүх. Тэгэхээр за ганцхан юм хэлж байна. Эрчим хүчний салбар яхааргүй тийм амаргүй байдалд байгаа үнэн хүнд байдалд байгаа. Гэхдээ болвол энэ салбар асар нөөц шаталтай потенциалтай. Зөвхөн энэ санхүү хөрөнгө оруулалтын нэг өр ширттэй холбоотой асуудал болохоос биш цаана нь бол маш богино хугацаанд шинэ их усруудыг ашиглалтанд оруулах. Төр шуурхай шийдвэр гаргаад олон их усртай бодлого баримтлахаа яаралтай хийвэл бид нарт бас бүр итгэл найдар байхгүй бол биш. Тэгээ энэ жилээр бол энэ тэгжлэр хийж байгаа ажлууд тол тодорхой байгаа. Тэр үр дүн бол богино хугацаанд гарна гэдэг итгэлтэй байна. За амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ ярилцсан хөтөлбөрөөр эрчим хүчний сайд найдлаатай ярилцлаа.